Эрдэнийн ундраа цогцлбор сургуулийн 2 дугаар байрны төмөрсөх менежертэй Багаангийн хамт олон Монгол Улсын гавьяад багш Эрдэнэсэн доржийн тайлбартай дасгалын аргыг 4 дахь жилдээ өөрийн сургуулийн онцлогт тохируулан хэрэгжүүлснийхээ үр дүн тайлгнасан үйл ажиллагааг эдгээр өдрүүдэд зохион байгуулж, уг тайландаа унших, бичих, ярих чадваруудыг харуулсан мянган сурагчийн дэвтрийн үзэсгэлэн мөн уншаад бичих, сонсоод бичих сорилуудыг харьцуулсан үнэлгээг дэлгэн тавьсан нь эцэг их асран хамгаалагчдын талархлыг хүлээсэн сайхан үйл явдал боллоо. Тайлбартай дасгалын аргыг хэрэглүүл хүүхдүүд монгол хэлээрээ болон ер нь хэлээрээ өөр бусад хэлийг ч гэсэн сурахад их төхөмтэй арга юмаа гэж ингээд нэлээд судалсан юм байлээ. Тэгээ одоо ч гэсэн манай Монгол оронд хэрэгжиж байгаа. Ганцхан манай сургууль хэрэгжүүлээгүй, хөдөө орон нутагт ч хэрэгжиж байна. Улаанбаатар хотын зарим сургуулиуд ч хэрэгжиж байгаа. Манай сургууль бол үндсэндээ 19 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлээд 4 дахь жилдээ орж байгаа юм. 2 жил нь бол тасалдсан тийм ээ. Одоо бид 2 дахь жилийн энэ тайлбартай дасгалынхаа аргыг хэрхэн үр дүн гарав? Бид хэрэгжүүлээд ямар одоо агц амжилт гарваа гэдгийг бид нар өнөөдөр тайлгнах гэж байна. Тэгээ бид нар ганцхан удирдлага төдийгүй хүүхдүүдээ, эцэг эхчүүдээ, асран хамгаалагчдаа тайлангаа бол тавьдаг. Тэгээ өнөөдрийн энэ сайхан өдрийг бас товлож энэ хийсэн бүтээсэн багш нарынхаа хоёргүй сэтгэлээр чин сэтгэлээр нэгдэж эцэг их асран хамгаалагч нартай хамтарч үр дүн гарсан тухайгаа бид нар тайлгнаж байгаадаа бас баяртай байна. Энэ нэг сургуулийн үйл ажиллагаа гэдэг нь ганцхан багшийн үйл ажиллагаа биш юм. Их олон талын үйл ажиллагаа байж үр дүнд хүрдэг. Бид нар бол энэ жил бас энэ хичээлийн жилдвэл танхим болон одоо цахим гэсэн юм хосолсон 2 хэлбэрээр явсан. 2 сарын 14-өөс хойш бол манайх яг бүтэн одоо 100% танхимаар орсон цагаасаа эхлээд бид нар тайлбартай дасгалын аргыг хэрэгжүүлж эхэлсэн. Би үндсэн чигийг нь бол гаргаж өгдөг. 1-5 дугаар ангийнхаа бүх үндсэн чигийг гаргасан. Яг чигийнхээ дагуу хийгээд манай багш нар бие даасан дэвтэр гаргадаг бүр бүчгүй гэсэн. Тэгээ энэ агц амжилт бол манай монгол хэлний сургалтын төдийгүй бүх хичээлийн сургалтанд сайнаар нөлөөлж байгаа гэж хэлэхэд би бас хэлж чадна гэж бодож байгаа. Энийг бол би зөвхөн судалгааны ажил дээр бас хийж үзсэн. Тайлбартай дасгалын аргаар явуулж байгаа хүүхэд ямар байна вэ? Энгийн аргаар харилцаа ярианы аргаар явуулж байгаа хүүхэд ямар байна вэ гэдэг бол эрс ялгаатай харагдсан. Түүнээс гадна ганцхан би тайлбартай дасгалын аргаар явдаггүй. Тайлбартай дасгалын аргыг суур болгоод бусад бүх аргуудыг холсон хэрэгэлсэн. Энэ жил бол ер нь багш нарыг бас ур чадвар заах аргыг нэлээд шаардсан жил болж өнгөрлөө гэж би бодож байгаа. Багаангийн багш нар хариуцж байсны хувьд. Яагаад гэвэл ганцхан тайлбартай дасгалын арга бас хомсхон байсан. Маш олон аргуудыг харилцан ярианы арга, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга, инсертийн арга, шооны арга, хосын арга, гурвлын арга, дөрвлийн арга гэж өчнөө олон сайхан арга, их дээр ажиллах арга гэдэг энэ олон сайхан аргуудыг хэрэгжүүлсний үндсэн дээр энэ амжилт гарсан гэж бодож байгаа. Манай багш нар ч гэсэн бодож байгаа. Манай багш нар энэ жил бол маш сайн ажилласан. 2 сарын 14-өөс өнөөдрийг хүртэлх 8-7 хоног л байгаа. 8-7 хоногийн турш бид нар маш гэрчтэй хүчтэй эцэг эхийн туслалцаа манай удирдлагуудын зүгээс бид нарт бас маш их одоо дэмжлэг үзүүлж яг Багаангийн багшийн ажил мэргэжлийн онцлогийг ойлгож ажилласны үндсэн дээр энэ сайхан амжилт гарсан гэдгийг би бас хэлэхэд их таатай байна. Ингээд би ерөнхийдөө бас яг нэгэн тайлан төдөрлөг гэсэн учраас ганц нэгэн одоо хүснэгтэйгээр харуулъя гэж бодож байна. Манай багш нар бол нийтдээ энэ жил 98 удаа сорилууд авсан байдгийн билээ. За унших чадвар гэдгийг 9 сар, 2 сар, 3 сарын дундаж уншлагыг ингээд авсан байгаа. 3 удаа авсан. Эцэг их багш, манай дуу хөгжмийн багш нар буюу биеийн тамирын багш нарт бид нар маш харамгүй тусалсан шүү. Тусалсны үндсэн дээр бид нар ийм ахиц гаргаад одоо 1-р ангид 15, 2, 3, 4, 3 дугаар ангаараа 5 дугаар ангаараа 30 үгийн ахиц гарсан. Дараа нь зөв бичих чадвар уу одоо алдаагүй бичүүлэх гээд бид нар үзэж байгаа ш. Ганцхан алдаагүй бичих гэдэг дээр ярихгүй байгаа ш. Бид нар тайлбарлуулах тийм ээ. Авиа үсгийн тоолбол, хөргөлт балархай шиг монгол хэлэн дээр нь яавал зөв бичих вэ гэдэг үндсэн дээр л бид нар энэ асуудал дээр нэлээд анхаарлаа хандуулсан. Тэгээ 2 сарынх нь энэ гүйцэтгэлийн хувь нь байна. 4 сарын гүйцэтгэлийн хувь нь байна. Ер нь агц амжилт гэдэг бол тийм бүр салхи шуурга шиг тийм өндөр байдаггүй юм байна. Энэ бол яг бодиттой тоо та нараас авсан тоог би жишээ харьцуулж гаргасан. Сонсоод ойлгосноо бичих чадвар энэ маш чухал чадвар.
Сонсоод ойлгоно гэдэг бол бас энэ тайлбартай дасгалын аргатай холбоотой. Ер нь альва зүйлийг сонсож байна гэдэг чинь хүн болохын, сайн хүн болох, зөв хүн болохын эхлэл энд тавигдаж байгаа гэсэн. Тэгэхээр сонсоод ойлгох бичих чадвар ингээ 2 сар 4 сар гарсан. Сонсоод ойлгох чадвар харьцангуй хүүхдэд их өндөр байдаг юм байна. Бага насны хүүхдэд маш өндөр байдаг юм байна. Тийм учраас гүйцэтгэлийн хувь нэлээд өндөртэй гарсан. Сонсоод ойлгосноо бичих чадвар. Энийг яг сонсоод ойлгосноо бичдгийг хардаг болохоос биш алдааг нь бид засдаггүй. За уншаад ойлгосноо бичих чадвар жоохон тааруу байдаг юм байна. Яг ингээд судлаад үзэхэд нөгөө хүүхэд өөрөө уншлах нь сайн болоогүй учраас яах вэ? Зарим уншсан үгээ ойлгодгүй бололтой тэгээ яадаг байх нь арай нөгөө сонсоод ойлгосноосоо арай хомс байдаг юм байлээ. 2 сарын дундаж 4 сарын дундаж бас агц гарсан байгаа багш нараа. Тийм хол акцийг бид нар хайхгүй билээ шүү. Яг үнэндээ бол бас 70 60 хэдэн хувийн чанар гэдэг бол бас өндөр чанар гэж ойлгосон. Энэ 2 жил бас үндсэндээ орхидцсан хүмүүс шүү дээ. За зохион бичих чадвар. Зохион бичих чадвар бол 1 2 3 дугаар ангийг нь үндсэнд нь би бас тэрийг айхтар чухалчилсангүй. 4 5 дугаар ангийнхаа хүүхдүүд одоо ялангуяа 5 дугаар ангийнхан бол маш их сайжирсан. Яг улсын шалгалттай байгаа учраас манай 5 дугаар ангийн багш нар бас өстөө үнэхээр сайн ажилласан. Тэгээ би бас зохиож бичсэн хүүхдүүдийн зохион бичлэгийг үзэж энэ үнэлгээ гаргасан. 4 дугаар анги ч гэсэн яг нөгөө хойдон жил улсын шалгалттай учраас энэ дээр бас нэлээд анхаарч ажиллаж байгаа учраас бас нэлээд гайгүй явж байгаа. Энэ үндсэндээ хараа 2 3 4 дугаар сарыг гурвуулангийн харьцуулаад дунджийг гаргасан юм. Тэгээд нөгөө унших, бичих, сонсоод ойлгох, уншаад ойлгосноо бичих, зурах 2 том үйлдэл явж байгаа. Тэгээ зохион бичих, тайлбарлах, тооцоолох. Тооцоолох гэдэг нь үндсэндээ математик гэсэн үг, тийм ээ. Тэгээд үндсэндээ 2 3 4 сарынхыг харьцуулаад гаргасан дундаж маань энэ. Дээдх нь бол дандаа дундаж уншлах шүү. Үгийн тоо гэсэн үг. Дараагийнх нь бол дандаа гүйцэтгэлээ хуваар авсан. За ингээд нийтдээ бид нар үндсэндээ ийм 90 удаа нийт сорил авчээ. 90 удаа. Манай багш нар бол 90 байтугайг авсан. Зөвхөн би нөгөө хөндлөнгийн шалгалт гэж үзээд энийг бол 90 удаагээр авч энэ анализ хийж үзсэн шүү багш нараа. За 4 сарын хөндлөнгийн шалгалт. За ингээд 5 дугаар анги 4 дугаар анги 2 дээр гаргасан. Нэг нь захирлын нэрмжийн шалгалт, нөгөөх нь олимпиад, нийслэлийн боловсролын газар олимпиад гэдэг. За ингээд гүйцэтгэлийн хувийг харахаар 72 74. За 37 бол нийслэл нөгөө 4 дугаар ангийн математик дээр нийслэлийн дундаж 31 байна лээ. Манай сургуулийн дундаж бол 37 тэгээд тэр хоёрыг ингээд харьцуулчаар 54 гэсэн тоо гарч байгаамаа. Энэ үзээгүй марууд ирсэн учраас жоохон асуудалтай байсан. За 9 сарын онцлогыг багш нар ийм тааруу байсан. Яг уу 9 сарын энэ унших чадвар шүү дээ. Тэгэхээр 2 дугаар 1 дугаар ангиас унших чадвар гэж 9 сард байгаагүй. Тэгээд 2 дугаар анги, 3 дугаар анги, 4 дугаар анги, 5 дугаар ангиудаас ингэж авсан. За бичих чадварыг бас авсан. Тэгээд 2 дугаар сар, 4 дугаар сар маш их агсан. Бүр 10-20% авсан. Энэ бол яг үгээр багш нарын маань л одоо уухгүй хөдөлмөр. Тэгээ эдгээр бол дандаа хөндлөнгийн шалгалт. Ерөөсө багш нар өөрсдөө аваагүй. Ерөөсө дандаа хөндлөнгөөр аваад тойргорсоод эсвэл 3 дугаар ангиас 4 дугаар анги, 4 дугаар ангиас 5 дугаар анги жишээтэй. Энэ бол нэлээд бодиттой үнэлгээ гэж бодож байгаа. Үндсэндээ манай багш нар зөвхөн сургах гэхгүй хүмүүжлийн маш их ач холбогдлын зүйлүүдийг хийсэн. Ер нь хүүхэд хараа сурахаас гадна хүмүүжил аягүй чухал болчлоо гэдгийг бид бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр хүмүүжлийн ажил дээр бас далайцтай ажил хийсэн манай багш нар. Тэгээ цаас тарааж өгөөд найзынхаа тухай бичгсэн эцэг эхчүүд маш их таашаасан. Багш нар ч өөрснөө их таашаасан, хүүхдүүд ч их аягүй их сайхан тэр сэтгэлийн дэмийг авсан. Ийм сайхан үйлдэл болсон. За түүнээс гадна бас энэ жил манайх нацагдж тэмдгийн болцлыг хангасан бас 4 дугаар ангиас 5 хүүхэд байгаа. Энэ бас их сайшаалтай. Хамгийн гол номтой нөхөрлүүлэх гээд байгаагийн учир шалтгаан юу вэ гэхээр нөгөө утаснаас нь телевизнээс нь холдуулах гэсэн ийм санаа байгаа юм. Тэгээ энийг эсэг эхчүүд маш сайн дэмжсэн, их сайхан болсон. Бас одоо бүх ангууд ингээ хойдон жил энэ санал санаачлагыг дэмжиж цааш нь бас үргэлжлүүлээд бас олон сайхан зүйлүүдийг хийнэ гэж бодож байна. За түүнээс гадна бид нар эцэг эхийн хурлыг 2 сард ерөөсө 7 хоног байгаа дараагийн 7 хоногт нь эцэг их 37 ангуудаараа бүх эцэг эхчүүдээ хуралдаад байдал жаахан хүндхэн байна гэж 9 сарынхаа онцлогоог яриад хийхэд эцэг эхчүүдээс үнэхээр ханцаа шамлан орсон. Өнөөдрийн энэ бидэрт ярьж байгаа энэ 60 70 гэсэн энэ амжилт бол бас эцэг хамтын хөдөлмөр. Багш нар өөрснөө бас маш хамтарч ажилласан. Ер нь ингээд бид нар хамтарч ажиллаж байхад манай удирдлагууд бас маш их багангийн багшийн ажил мэргэжлийн онцлогийг маш сайн ойлгож бидний ажил үйлсийг маш сайн дэмжсэн. Багангийн багш нар бол үндсэн ажилласаа хоромхон төдийч холдоогүй. Холдоогүй учраас өнөөдөр ийм
сайхан амжилтыг бид ийм бодиттой сайхан амжилтыг гаргасан гэж багшийн хувьд бол бас үнэлж байгаа. Цар тахлын улмаас 2 жил тасарсан энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулсан нь агуулгын хоцрогдлыг арилгах хамгийн үр дүнтэй арга болжээ. Энэ аргаар сурагч нэг бүрийг унших, бичих, ярих, сонсох, уншаад ойлгосноо ярих, сонсоод ойлгосноо ярих, уншаад ойлгосноо бичих, сонсоод ойлгосноо бичих чадвартай болгохын тулд анги тус бүрд тохирсон чиглэлийг гарган ажилласан байна. Мөн тухайн чиглэлдээ шинжилэн сайжруулсан хөтөлбөрийнхөө дагуу хил зүүн ойлголтуудыг ч тусгаж өгчээ. Чиглэлийнхээ дагуу 2 сараар хөндлөнгийн үнэлгээг хийж, түүнийг хамтдаа дүгнэн шинжилж, алдаа оноогоо хилцдэг юм билээ. Үүнээс үзэхэд сурагч бүрийн алддаг үгийнхэн тооцоорж, зөв бичих чадвар, бичгийн хэвэн хүртэл элтэд сайжирчээ. Сурагчдын ярих, тайлбарлах, зохион найруулах, зохиож бичих чадвар өмнөх сараас агсан үзүүлэлтүүд гарсан байна. Тайлбартай дасгалын аргаар хичээлэхэд сурагчдын хичээлд оролцох оролцоо, багшийн сурагчдад хүртэх хүртээмж, өгөөж нь эрс нэмэгдсэн байгаа нь харагдлаа. Биднийг сурвалжлага бэлтгэх зуур сурагчдын хичээл тарах явц, сургууль руу орох агшин таарлаа. Энэ хоромхон хугацааг ажиглахад сурагчдын жагсаж гарах явц, эмэгцэгц, дэг журам, сургуулийн цэвэр цэмцгэр орчин, сурагчид бие биендээ тусалж байгааг харахад энэ арга нь зөвхөн сургах үйл төдийгүй хамт олонны уур амьсгалыг эв нэгдэлтэй халуун дулаан байлгахад нөлөөлсөн бололтой. Тайлбартай дасгалын аргын хамгийн амин чухал зүйл нь хүүхэд нэг бүрийг ярих чадвар, бичих чадвар сургагдтал байна. Хүүхэд нэг бүрийг тэр ангийн 35-уулаа оролцсон гэсэн үг. Тийм болохоор энэ арга бол та бүхэн маань ингээд суур баг боловсруулалтаас суурийн ийм сайхан аргаар эхлээд өгж байгаа юм чинь манай сургуулийн хүүхдүүд цаашд бол маш сайхан ярьдаг, маш сайхан юмаа имхлэн базаж өөрийгөө илэрхийлдэг ийм чадварт одоо сурнаа гэдэг 100% итгэлтэй байна. Тэгэд бидэрт ингээд жилийн хаварт бол ингээд урам өгч дүгнэж цэгэндэг нь бол бидэрт бол одоо багш биднэрт бол ажиллах урмыг бас аягүй эрч хүчтэй өгдөг. Ирэх намар бид нар одоо алдсан алдаан дээрээсээ тулгуурлаад энийг алдахгүй төлөө явдаг учраас ер нь их сайхан ажил болдог. Тэгээд дээрэс нь одоо Монгол орчин цагийн монгол хэлний одоо зөв бичгийн дүрм биш үү? Тэр бол алдагдаад байгаа шүү дээ. Тэрэн дээр бол бид багш нар бид аягүй суралцж байгаа. Зөв бичгийн дүрмийг аягүй сэргээ санаж байгаа. Одоо үгээ тайлбарлуулж байгаа. Энэ төр бол аваа зөв, үг зөв бичих дүрмээр бүгдийг сайхан тайлбарлаж сурж байгаа. Багш бид нар одоо буцаад заахтаа одоо тэндээсээ суралцаж өөрийнхөө онлын мэдээ бас давхар яг нь сэргээж чадж байгаа л гэсэн. Тэгээд бас эндээ сурах юм бас их байдаг. Би энэсээ ингээд авах юм бас их байдаг. Энэхүү тайлбартай дасгалын аргыг одоогоос 60-аад жилийн өмнө Монгол улсад Булган аймгийн Харьяат Монгол улсын гавьяат багш Эрдэнэцэн Дорж багш нэвтрүүлж байсан бөгөөд өнөөдөр энэхүү Эрдмийн ундраа цогцлбор сургууль дээр түүчээлэн явуулж байгаа нь сурагчдын хоцрогдолтой энэ үед чухам нүдэ олсон арга хэмжээний нэг болоод байгаа. Ялангуяа залуу багш нарт энэхүү арга маш зөв арга гэдг нь мэдрэгдэж сурагчид нь нүдэн дээр нь илт өсөж сайжирч байгаад багш нарын эцэг эхчүүдийн сэтгэгдэл өндөр байгаа нь энэ үеэр ажиглагдаж байлаа. Би тус сургуульд 1-р анги дааж авсан. За энэхүү тайлбартай дасгалын аргыг анхны жилдээ ангидаа орж үзсэн байгаа. Тэгээд ахмад үеийн багш нараасаа суралцаад мөн хүүхдүүдэд бүрэн 100% хамруулж тайлбартай дасгалын аргыг хэрэгжүүлж үзсэн. За энэхүү тайлбартай дасгалын аргыг явуулснаар хүүхэд бүр нэг бүрийг яриулж, бичүүлж, мөн алдаагүй хэллээрээ алдаагүй зөв бичиж ярьж сурахад нь тусалсан. За энэхүү тайлбартай дасгалын аргыг хэрэглээд 9 сарын 1-нд орсноос хойш одоо хавар болоход манай хүүхэд нэг бүр маань монгол хэлээрээ их хэлээрээ алдаагүй зөв сайхан бичихэд нь маш их дэмжлэг болсон байна. Манай бага ангийн техникийн хувьд секц бүрээрээ тайлбартай дасгалын аргыг хөтөлбөр боловсруулан багш бүр хөтөлбөрөөр боловсруулад монгол хэлний үндсэн 7 цагийнхаа 1 цагийг аваад шин дэвтэр нээгээд тэгээд хүүхэд бүртээр тулж ажиллаад тодорхой жилийн хувьд жилийн турш тодорхой 5 ихийг л сонсоод ойлгосноо бичих, уншаад ойлгосноо бичих, үгийг хараад дүрмийг таних гэх мэтчлэн зөв бичгийн дүрм талаас нь унших бичих бүх талаас нь чадвар тус бүрээр нь ингээд хөгжүүлээд 7 хоногт 1 цаг л ордог учраас жилийн турш тасралтгүй 5 сэдвийг яг бүтэн агуулгын хувьд хүүхэд бүрд тулж ажиллаад эзэмшүүлээд ингээд жилийн турш хавар ингээд үр дүнгээ нэгтгэн дүгнэдэг байна.
Эцэг эхчүүдийн хувьд бол хүүхдүүдтэй маш их ахиц гарч ийн. Одоо энийг хийснээрээ ингэж ахиц гарсан байна. Баярлалаа, талархлаа гэд маш их ирдэг. Одоо өмнөх 9 сард бол ийм байсан. Манай хүүхдүүдийн төвшин ийм байсан. Одоо ийм болсон байна. Хөшөө энэ их үр бүтээлээ өгч байна гэд ингээд маш их дэмжин тусалж ажилладаг манай эцэгчүүдийн хувьд. Тайлбартай дасгалын арга сурагчдад хэр нөлөөснийг өнөөдрийн үзэсгэлэнт дэлгэгдсэн дэвтэрнүүдээс та харж болно. Ялангуяа багшийн хэлж ярьсан ихийг сурагчид сонсоод ойлгосноо бичих дасгал дээр үгийн алдаа тоолохоос илүүтэйгээр тухайн хүүхдийн ойлгох чадвар ямар байна вэ гэдгийг үнэлж харж байгаа нь бас нэг зөв алхам гэж харагдаж байлаа. Бага ангийн сургалтын менежер Төмөрсөг багшийн олж хоримтлуулсан олон жилийн практик дээр тулгуурлан өөрийн багш нарын уламжлалт арга дээр үндэслэн бага ангийн багш нартайгаа хамтран хэрэгжүүлж байгаа энэ ажлыг эцэг эхчүүд болон хүүхдийг зөв мэдлэг, зөв суурьтай сайн иргэд болон төлөвшөд албан байгууллага хувь хүмүүс чин сэтгэлийн дэмжлэгийг үзүүлдэг байна. За эдийн засаг, төр засаг тийм ээ. Нийгэм одоо хүнд байгаа. Ялангуяа бол одоо төрийн төсөвт байгууллагууд бол одоо бас хэмнэлтийн гөрөмж шилжсэн байгаа. Төрийн байгууллага тийм ээ. Төсвийн байгууллага бас энэ байгууллагынхаа тийм үү ачааг өөрлөцөж тийм ээ бас ингээд одоо хүн одоо бодоод сэтгээд ингээд баг хамт олноороо сэтгэл гаргах юм бол альва одоо тийм ээ дэмжлэг оромшуул гэдэг юм чинь одоо бас байж болдгийм байна тийм үү багш нараа оромшуулдгийм байна гэдэг одоо энэ сайхан арга хэмжээг зохион байгуулсан одоо Төмөрсөг менежертэй бас бага ангийн одоо багш нартаа сургуулийнхаа одоо удирдлагуудын зүгээс хамт олонныхаа зүгээс одоо бас баярсан талархснаа илэрхийлээд өшөө одоо зөндөө олон сайхан одоо хамтарсан байгууллагууд байна, төр засгийн байна бас тийм ээ. Хүний одоо багш хүний ажлыг бол одоо төрөөс гадна тийм үү байгууллагууд хувь хүн бас олон сайхан сэтгэлтэй хүмүүс дэмждэг юм байна гэдэг энэ тоод одоо тийм ээ жишээ илрэл бол одоо энэ одоо тайланд өдөрлөгөөр бас харагдаж байна. За, бүжин лам багштаа гэж. Тайлбартай дасгалын аргаар алдааг зөв бичүүлж сурах аян дэмжиж итгэв санаачлагтай агуулгын хоцрогдлыг нөхөж сургалтын чанарыг ахиусан танд талархал илэрхийлж өргөмжил олгов оюуны мэлмий тунгалах байх бол тухай гэж байна. За, бүжин лам багшаа урьж байна. За, ажлын амжилт хүсье. Тухайлбал Төмөр очир захиралтай Ижил очир сувд компани, Солонбаатар захиралтай Мас тур компани, Боянбаатар захиралтай Чуу мандал компани, Наранбаатар захиралтай Эрдмийн ундраа цогцлбор сургуулийн хамтынсан, Оюун туяа захиралтай Жаргалтай дэлхий өдөр өнжүүлэх төв, Уран тэс захиралтай Инхрийн өрс өдөр өнжүүлэх төв, Аз үлэг захиралтай оюунлог багчууд өдөр өнжүүлэх төв, Нямдорж ахлагчтай Бин тамир ба хөгжмийн боловсролын багш нарыг энд дурдж болно. Тэдний дэмжлэгтэйгээр сурагчдын оролцоо, мэдлэг чадвар амжилтаа ахиулж чадсан багш нартаа эрч хүч урам зориг өгч шагнан урамшууллаа. Тайлбартай дасгалын аргыг хэрэгжүүлснээр хүүхдийн одоо сурхаас гадна хөгжих, төлөвшөх нийгэмших юм өндөр их боломж байдаг, хамт олонч болдог. Нэг нэгнийхээ төлөө гэсэн бие сэтгэлээ одоо хүүхдүүд бас бие биендээ сайхан тусалдаг, чин сэтгэлээсээ ханддаг ийм хандлагыг төлөвшүүлдэг. Энэ их маш одоо хүмүүжлийн ач холбогдол бүхий аргаа. Тэгээд бас би энэ дашрамд нийт эцэг эхчүүдээр Эрдмийн ундраа цогцлбор сургуулийн 2 дугаар байрны бага ангийн нийт эцэг эхчүүдтэй бас баярлсан талархснаа илэрхийлье. Энэ амжилт бол бас ганцхан одоо багш сургууль хүмүүжүүлэгч удирдагчдын амжилт биш юм а. Та бүхний минь одоо нөр их хөдөлмөр, чин сэтгэлийн хандлага, тэгээ багшийг одоо үнэлэмж эдэр чинь бүгд одоо явсны эцэст бид нар хамтарсны эцэст энэ сайхан амжилтыг гаргаж байгаа шүү. Ингээд нийт эцэг эхчүүдтэй бас энэ хорвоогийн сайн бүхнийг хүсье. Монголын одоо хойч үе маань маш сайхан хөгжил төлөвшөлтэй сайн хүн болох болтугай гэж өрөөё. Тайлбартай дасгалын арга гэдэг нь унших, бичих, ярих, сонсох, тайлбарлах гэсэн бүтээлч үйлүүдийг цогцоор нь хийдэг аргыг хэлдэг байна. Багшийн зааж байгаа хичээлийг сурч өөрөө хийхин зэрэгцээгээр бусаддаа тайлбарлаж, таниулж хийлэгдэх хэлбэр бөгөөд энэ утгаараа тайлбартай дасгалын арга нь сурагчдын бие даасан сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлэх, өөрийн болоод бусдын танин мэдхийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээх, өөрийнхөө хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, бусдыгаа сонсож,
хүлээж авч өөрийнхөө санаа бодлыг чөлөөтөө илэрхийлэх, хэл яриагаа хөгжүүлэх боломжийг олгодог арга юм а. Ийхүү Эрдмийн ундраа цогцбор сургуулийн бага ангийн багш нар ололт амжилтаа хэлэлцэж, хийсэн ажлаа эцэг эхчүүддээ тайлагнаж, сурлаг болон мэдлэг чадварын хувьд мэдэгдэхүйц ахиц гарсан шавнырынхаа бүтээлээр багарсан сайхан үйл явдал боллоо. Тайлбартай дасгалын аргыг өөрсдийн ажлын графикта онцгойлон хэрэгжүүлж байгаа хамт олонны ажлын үр дүн, хичээлийн хоцрогдлоос гарсан алдрайхан шавнар, нүдэн дээр нь илт сайжирч байгаа хүүхдүүдээрээ бахархсан ээж аавын инээмсэглэлээс тодхон харагддаг. Хэдийгээр нэгэн хичээлийн жил ийхүү өндөрлөг шатанда явж байгаа ч дараагийн жил багш нар энэ аргаасаа алхамж холдохгүй энэ ирчээрээ урагшлах болно гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Зөв цагт зөв аргыг тууштай хэрэглэж, сурагчдынхаа хоцрогдлыг арилгах үр дүнтэй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа эрдэмт мэргэн багш нартаа баярлалаа.